Лендманы хувьцаа эзэмшлийн хурал маань 9 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар 5 асуудлаа амжилттай хэлэлцдэг. Мөн төлөөлөл удирдах зөвлөлийн 2026 оны шинэ гишүүдэд амжилттай томиллоо. Мөн хувьцаа эзэмшигчтэй ногдол ашигын талаар мэдээлэл өглөө. Тэгэхээр энэ 2026 онд байна Лендманы нийт 12.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчтэй ногдол ашигаар тарааж байгаа. Ногдол ашиг маань эх 5 дахь өдөр буюу 4 сарын 3 гэхэд хувьцаа эзэмшигчтэй дансанд нь шилжиж орохоор байна. За Лендманы банк зөвлөлт байгууллагын 25 оны хавьлаар сагдагнаж хувьцаа эзэмшлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. За бид 25 оны бол ололт амжилтаар 4 жил боллоо гэж харж байна. За яагаад гэхээр бид мэдж байгаа шүү бид 2016 онд анх хэрэглээний зээлийг бүрэн детальжуулж Монголд финтек үйлчлэг авах нэвтрүүлжсэн. Яг энэтэйгээ адилхан 8 жилийн дараа бид 2024 онд бизнесийн зээлийг 100% цахимжуулж 100% барьцаагүй бүрэн дижитал зээлийг зах зээлээр нэвтрүүллээ.